Одоо миний ард нөгөө орон гэргүй хүн маань шууд зам руу ихэснээ гаргаж танаар тогтцоо яаж. Би нэг удаан харуулаад яах вэ? Удаан харуулах юм бол би өөрөө хохирох болохоор. Энэ хүлээнүүд үүдээ шууд утгаараа олон хүлийн донд ингэж амьдрах тохиолдол бас байна. Тэр нээж үзье. Болохоор даацтай шүү. За үчимэнд хүргье. Өдөр айгүй халуун байгаа болохоор орой бичлэг их сэдвүүд сонгоод хийж байгаа. Тэгээд одоо бол дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Шинжуку стейшн дээр байна. Бичлэгний сэдв бол одоо Япон орн бол хамгийн аялагчид их ирдэг хөгжил дэвшлийн оргил орон гэж ярьдаг. Гэхдээ хөшигний цаадах, ханны цаадах амьдрал орон гэргүй хүмүүсийн талаар энэхүү бичлэг байх болно. За энэхүү бичлэгээр тэднийг одоо яагаад ийм байдалд ордог вэ? Яаж амжиргаагаа залгуулж амьдрдаг вэ? Хаана амьдрдаг вэ гэдэг ийм гурван хэсэг болгож видеого бэлтгэж байна. Тэд яагаад ийм байдалд ордог вэ? Ганцаардал. Японд бүх зовлон жаргалыг ганцаараа л болох нь илбэг. Монголчууд досоод авах элгэн садан, ах дүү, үр хүүхэд гэж байхгүй. Орой ганцаар хүмүүс энд маш олон. Өвчин тусах санхүүгийн хямралд орвол өөрт байгаа бүх юмаа зараад гудам руу явна. Шилэн хоргонд байгаа юм шиг мэдрэмж авч хэн нэгэн рүү залгая гэсэн ч хинч байдаггүй. Тэд яаж амжиргаагаа залхуулдаг вэ? Барилга, нүүлгэлт, агуулгын зэрэг төр зургийн болон өдрийн хөлсний ажлууд хийдэг. Тэдгээрийн цалин нь өдрийн 8,000 йенээс 15,000 йен орчим байдаг. Хоёрдугаарт нь болохоор Монголд бид бүгдийн мэддэг шиг сонин, хуванцарлаад, шил тушааж багахан хэмжээний орлого олдог. Яаж олдог талаар мэдхээр би энд орой гүүх гэж ирдэг байгаа. Йойоги парк гэдээ ирсэн байна. Одоо ингээд Японы хогийн ангилал бол маш сайн байдаг. За энэ хогийн савыг харах юм бол ийшээгээ ингээд шатамхай бодис, шатахгүй бодис, хуванцар, ийшээгээ лаад, ийшээгээ шилгээд ингээд бүгдийг ангилж хийдэг. Энийг болохоор нийтийн фукихэн гэж хэлж болох Японы тэд нар одоо үүрийн 4 цагаас 5 цагийн үед нар жаргах, нар мантахаас арай өмнөхөө бүгдийг ингэж аваад хоосолдог. Тэрнээс өмнө орон гэргүй хүмүүс маань түүж ингээд том хямаар ингээд чирээд явж идэг. Тэрийг болохоор шөнө унтчихдаг болохоор бид бүхэн мэддэггүй. Би нэг одоо өмнө 7 хоногт орой шөнийн 1 цагт энд гүйж яагаад мэдэж авсан. За энийг ингээд нээж үзээд аваад идэм билээ. Энэ чойжгүй болж таарлаа гэсэн үг. За бүгдээрээ нээж үзье. За энэ болохоор даацтай хэсэг шүү. Ингээд аваад ирсэн байхгүй. Ингээд лаад шууд ингээд ганцтай аваад тушаадгаа. Би болохоор тушаадаг тэр газрыг нь бол мэдэхгүй. За ийм хогийн савнуудаа тушаадаг нь тэд бүхний 2 дугаар амжиргаагаа залгуулах их усүр болдог юм аа. 3 дугаарт нь сайн дурын газрууд, сүм, төрийн бус байгууллагууд, хоол хүнс, хувцас, эрүүл мэндийн тусламж өгдөг. Тэд хаана амьдардаг вэ? Одоо бол 36 градус байгаа. Гисэн эвдэж байх. Үнэхээр халуун уур амьсгалтай. Тэгээд одоо энэ гүүрний доор буюу гүүр гэж энэ хурдны замын доор одоо борооноос хорогдоод ингэж бас амьдрах талтай. Одоо цаана нь одоо өөр юм гэсэн бүх үй тогтсон. Дээр нь идсэн бентоных нь хог нь байна. Ингээд энэ хүн болоод ингэж маш удаан амьдарч байгаа. За ийм нэг кейс байна. Мөн дээрээс нь ингээд олон хүлийн донд үнэхээр олон хүлээнүүд гэдэг нь шууд утгаараа олон хүлийн донд ингээд амьдрах тохиолдол бас байна. За ингээ хотын дунд хороо болоод миний түрүүний ярьсан шиг
Одоо болохоор оройн 12 цаг болж байгаа. Дээр метро яваад амар чимээтэй байна. Метро яваад амар чимээтэй байсан. Нөгөө лаазаа суглуулсан ингээд байж байна. Энд ингээд жижигхан боталж авч байгаад энэ одоо хоолоо хэд юм уу? Пүүзэ угаад юм байна. Хогоо энэ хайт юм байна. Энд тэгээд ингээ хүн байлахгүйгээд юу нөө тавьсан юм байна. Хаануусан тавьсан боловч одоо хүртэл ингээд байсаар байна. Дээр ингээ метро явахаар ерөөсөө миний микрофон гэхдээ дууг баг зэрэг хааж байгаа бах 12 болж байгаад ингээд байж чинь. Тэгээд энд бас нэг залуу бас орон гэргүү юм шиг байна. Энэ залуу нуудаа ингээд тавьцсан. Сая цагтаа өнгөрөнгүүт зургнуудаа дийлгээд тэгээд ингээд зарж байна. Нэг зураг нь 3000 гинэ. Диотайга хүрээтэйг. Энүүгээр ингээд дандаа таксинууд байна. Энд одоо нэг чингэм, тэр нэг ингэм биш юм байна. Тэгээд ингээд битүү таксинууд явж байна. Би бас дараа энэ Японы таксины талаар видео хий гэж бодож байна. Та бүхэн миний өмнөх бичлэгүүд дээр хэлээд байгаа ш. Тэгмээр байгаа видео байх юм бол комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Яг одоо миний ард нөгөө орон гэргүй хүн маань шууд зам руу ихэснээ гаргаад шээж байна. Яа. Энд нь ингээд жуулчт хүмүүс яваад. Энд нь одоо маньхан шээгээд. Зээшээ ингээд тамхи татгацдаг. Яа, ийм нэгэн Токиогийн шөнийн амьдрал Шинжукуд өрнөж байна. За тэгээд миний урд одоо нэг хүмүүс хэрэг хийсэн юм уу яасан? Цагтаа нар зогсцоо яаж. Би нэг удаан харуулад яах. Удаан харуулах юм бол би өөрөө хохирох болохоор. Энэ нарт ер нь битээ орооцолтой. Ялангуяа гадаад хүн орооцох юм бол ингээд хэнийг өвчг ганц хүн дээр ингээд бүүнөрөө ингээд баг 7-8 удаа хурж ирээд тэгээд ингээд солиотой юм яриад байгаад идэх шүү. Би дугууны хэрэгээр ингэж өдөөс нь ингэж юм ярьж байж үзчихсэн. Гэрэлгүй дугуй, хүний дугуйнаа явж ирсэн нэг өрөө. Spending the night in Dixon, 60-odd miles from a plan. Is it too late to learn to listen? Too late to be less a man. За ийм нэгэн нүднээс талдах ертөнц амьдралын олон салаа урсгалын нэг нь болоод хөвөрж байдаг юм аа. Тэс би нэг зүйлийг өнөөдөр хүсье. Та бүхэн онох газартай ажиллах хамт олонтой гэр бүлтэй идэх хоолтой байгаа бол амьдралдаа нэг талархаад хин нэгэнд талархлын үг хэлээрэй. Өнөөдрийн бичлэгтээ хамтарсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн удаагийн бичлэг Японы хамгийн хямдхан хоолны газрууд ямар хоолны газрууд байдаг вэ талаа тах болно. Тиймээс та бүхэн дараагийн бичлэгийг цагаат үзэх хүсвэл subscribe дараарай. Bye bye.